Хэрвээ чамайг үзэсгэлэнтэй болгох зүйлтэй байвал чи яах вэ? Даанчийн зүйлтэн жагас хэвтэлтэй. Энэ зүйлтний үнэ нь $6450 буюу ойролцоогоор 22,500,000 төгрөгийн үнэтэй. Энэ бол манай гол дүрийн охин Ким Епбом. Манай хүн нэг өдөр утсаа оролдож байгаад $6,450,000 буюу маш өндөр үнэтэй Evo Jewelry брэндийн Mornita хэлбэртэй алмазын зүйл худалдаж авснаар үйл явдал маань эхэлдэг. Епбом маань тэр зүйлтийг үнэт эдлэлийн хуучин эд зүйл зардаг аппликейшнээр маш хямд үнээр буюу $1000 авахтаа туйлын их баяртай байлаа. За тэгээд зүйлтийг захиаснаар нэг хүн зүйлтийг авчирч өгвөө. Савыг нэгэд харвал үнэхээр л хямдхан авсан гэхээргүй яг л өрг зүйлт байлаа. Манай хүн зүйлтийг зүүж авна гэхээр гадаад төрхөндөө жаахан сэтгэл хангалуун бус байгаач уг зүйлтний гоо үзэглэнд үнэхээр их татагдж байлаа. Дараа нь Епбом маань Johnson хөгжлийн хүрээлэнгийн байранд байх ажлын өдрөө эхлүүлж байна. Манай хүн тус компани 1-р хэлтсийн менежер бөгөөд хэдийнэ 7 жилийн турш ажилласан ч компанийхаа хамт олонтой найз нөхөд болж чадлагүй ардуур нь гадаад төрх болон нэрнийх нь утгыг шоолон инээлдэг хандлагатай нүүр тулсаар ирсэн байдаг. Гэсэн хэдиж тэрээр корпорац амьдралд гол зүйл бол ур чадвар хэмээн үзэж өөрийн ажилдаа төвлөрдөг. Эсгийн ахлагч Пак Минсан Епбомын өчигдөр өсөн тайлан шалгаад ямар ч үс эвгүй сайн босныг сайшааж багийн ахлагчдын өмнө танилцуулж бэлтгэл хийхийг санууллаа. Епбом үүнд баярлаж талархснаа илэрхийлдэг бөгөөд түүний удирдсан Шихён хотын шинжилгээний төсөл нь компанид хамгийн өндөр ашиг авчирсан амжилттай төсөл болжээ. За тэгсэн энэ үед төслийн багийн бас нэг менежер Ки Жихо гэдэг нэртэй нөхөр материалтай танилцсан гэд ямар ч үс эвгүй төгс усныг нь магтахад манай Епбом жаахан ичингүүрэл талархснаа илэрхийллээ. За тэгэл Жихо манай хүнийг магтаал амжилт хүсэл айгүй гоё ханднаа. Тэгсэн манай хоёрыг ингээд байж байхад хажуунаас нь нэг ягаан өстэй эмэгтэй хараа зогсож байдгийн. За энэ дүрийг явандаа хин гэдгийг нь мэдэх болохоор ингээд орхичоо. Үүний дараа манай хүн төслийнхөө талаарх дэлгэрэнгүй хамт олондоо танилцууллаа. Шихён дүүрэг нь урд өмнө зөвшөөрөлгүй орон сууцны асуудлаас болж өндөр эрсдэлтэй тооцогддог байсан ч тэдний стратегийн дагуу үнцэнд буурсан өмч хөрөнгүүдийг худалдаа авч залуу үеийнхэн зориулсан худалдааны төв болон pop-up төв болгон амжилттай өржилсөн байна. Үүний үр дүнд газрын үн болон түрээсийн орлого огцон өсч компани хөрөнгийн үн цэнийг эрс нэмэгдүүлжээ. Энэ үед түүний илтгэлийг сонссон Парк Ялсу хөгжлийн хэлтсийн ахлагч Епбомын хөдөлмөрийг өндрөөр үнэлж сайшаах боловч 2-7 хоногийн дараа болох компани хэмжээний томоохон танилцуулгад материал нь сайн хэдиж илтгэл тавих тал дээр арай нөлөө муутай дутуу санагдаж байна гэж манай хүний гадна төрхийг тойруугаар шүүмжилжлээ. Тэгснэ ахлагч Ялсу гинэтхэн Епбомын оронд багийн гишүүн царай зүс сайтай ягаан өст Жон Хионыг танилцуулга хийхийг санал болгод юм байна. Тэгсэн Хион гайхал өөрөө хийж чадахгүй гэж татгалзахыг оролцсон ч ахлагч түүнийг чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлдэг. Энэ бүхнийг хажуунаас харсан Епбом маань цочирдож уг төслийг эхнээс нь дуустал нь ганцаараа хариуцж хийсэн атлаа ягаад өөр хүнд өгч байгааг ойлгохгүй гайхастай. Хамт олон нь энэ талаар нэгэнт хоорондоо ярилцаж тохиролцсон бөгөөд шинэ удирдагч болон бусад салбарын ерөнхийлөгчид оролцох томоохон хэмжээний хэвлэлийн баг хурал дээр гадаад төрөх царай муутай Епбомын оронд үзэсгэлэнтэй төрхтэй Хион гарвал илүү дээр сонголт олно гэж бусд нь үзэж байгаагаа хэлвэ. За тэгэл хэлцээ ахлагч Пак Минсан Епбомээс санал асуухад манай хүн ихэндээ эргэлзэж байгаад эцэст нь зөвшөөрч төслийн танилцуулгыг Жон Хион хийх нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрөв. Илтгэл хийхэд бэлтгэл хугацаа маш давчуутгал ахлагч бусад материалыг маргаашигд бэлэн болох харуулж энэ хооронд Хион Епбомын өөрийнх нь болж бүтэхгүй байдлаас болж өөрийнх нь маш их хөдөлмөрлөж бүтээсэн төслийг булааж байгаадаа гимшиж уучлахгүй боловч Епбом гаднаа бүх зүйл шударга байх ёстой гэж хэлээ 50 царилгыг хичээвч дотроо бол өөрийн гадаад төрхөөсөө болоод бүтээсэн хөдөлмөрөө алдаж байгаадаа туйлын гомдолтой байваа. За тэгэл манай хүн сэтгэлээр унаал ажлын хөрөнд ганцаараа сууж байлаа. Епбом маань ерөнхийдөө гадаад төрхөөсөө болоод хүүхэд байхтаач нэлээд гадуургагдаж дунд ангид ороод яг адилхан нөхцөл байдалтай тулж байсан байдаг. За тэгэл сэтгэлээр унаал төслөөс салгацсан өөрийнхөө нэрийг дэлгэцээс хараа сууж байтал гинт хажууд нь хин нэгэн шингэн витамин авчраа тавьчлаа. Гайхад харсан Жихо байхын тэрэ. Жихо Епбомыг тайвшруулж бусдаас илүүтэйгээр түүнийг ойлгож дэмжиж байгаа илэрхийлээд нэгдүгээр хэлтээс тангиугаар ажиллаж чадахгүй гэж хэлээд мөрөн дээр нь гараа тавиад ийдэг харьцагт нь Епбом түүний үлдээс олж Жиход бараг дурлцнаа. За тэгэл Епбом маань Жихог өөрийг нь онцгойлох халамжилж байна гэж бодоод офисын дээрлэхүү хатуу ертөнцид түүнд итгэл найдвар төрүүлж буй ганц хүн Жихо гээл түүнд талархаастай. Удалгүй Епбом маань өрөөнөөс гарч Жихог илүү их ажилтай байгаа байхаа гэж бодоод тусалчгаа тарихаар шийдэж Жихогийн офисын хэсэг рүү ортол тэнд Жихо болон Хион хоёр бие биеэ тэрвээ дотн ярилцаж байгааг хардгаа. За тэгсэн нөгөө хоёр нь хоорондоо ингэж ярилцаж байх юм. Хион Жиход
Найз охин чинь хүлээгээд байхад чи өөр эмэгтэй санаа тавьчихад ирж байгаа юм уу гэсэн Жихо. Яппом уу? Үхс. Түүний төслийг булааж байгаа юм чинь ядаж хөөрхийг сэтгэлийг нь бодох хэрэгтэй штэ. Элэгэндээ. За тэгсэн нөгөө хоёр босоод ирэхэд Яппомын сандраал нуугдлаа. Тэгсэн нөгөө хоёр заван чинь Яппомын маань талаар бас түүний төслийн талаар ярилцаж байгаа л Жихо Хионыг ширээн дээр түлхэж суулгадсан байна. Тэгсэн Хион Яппом байгаа штэ. Ороод ирвэл яах юм бэ? Гэсэн чинь Жихо түүнийг дахиж битээ дурс. Гиснэл Хионы гуй хасыг илээд эхэллээ. За тэгснээ шууд үнсэж аваад тэгсэн Хионч дургуусах шинжгүй шүү. Яг энэ үед Яппом маань бол уйлаал яг тэдний хажуу сууж байдгаа. За тэгэл нөгөө хоёрын жан чинь нилээн удасны эцэс доош гэртээ ирсэн Яппом маань ганц шилэм хусцсан зогсож байна. Өөртөө зориулж авсан тансаг хүзүүний зүйлд хувцас хараад өөрийгөө тэдэнтэй ямар ч холбоогүй царай муутай гэдгээ бодон гашуун нулимс туслуулж уйлваа. За тэгэл төслөөж булаалгацсандаа улам сэтгэлээр унаал уух юмаа шилтэн тонгойлголоо. Тэгэл толинд өөрийгөө хараад би яагаад ийм царай муутай юм бэ гээл баах уйллаа. За тэгээд удсан чүхий ихтүүлж ууснасаа болоод орон дээрээс сулбайч хөвтэл асгартал уйлд юм байна. Тэгээд уйлангаа хөвтөж байтал зүйлт нь гинт ялтгаснаа ачин жигтэй аимшигтэй дуу хоолой сонсогдсноо. Нөгөө хоолой нь чи дахиж чинээр төрмөр байна уу? Гялтганмаар байна уу? Яг надад зүйлт чигээ гээл асуулаа. Тэгсэн манай хүн согтсондоо өөрийгөө солиорч байна гэж удаад хэвтэж байтал гинт нэг гар гарч ирснэ. Гуйнаас наатахад авбаа. Тэгснээ согтуу хэвтэж байгаа Яппомын нулимсыг арчаал чихэндэн чи үзэсгэлэнтэй байхыг хүсэж байна уу? Ямар ч үнээр хамаагүй гээл шивнэлээ. Тэгсэн Яппом маань уйлал тийм ээ. Ямар ч үнээр хамаагүй гээл хариулсан. Нөгөөх нь Яппомын уруулыг хуруугаараа илснэ. Гоо үзэглэн гэдэг чинь эцэц зовлон юм шүү дээ гэснэ. Гинэт гар нь бүдүүрч улаан босноо. Яппомын аманд хуруугаа чихлээ. За тэгэл Яппом маань цочж ухаан орол харсан. Урдаас нь амар улаан царайтай сэгсэс юм хараад шүлсээ гоожуулаад байж байна. Манай хүн бүр айгаал чи юм бэ? Яах гээд байгаа юм бэ? Гэсэн нөгөөх нь өөдөөс нь харж инээснэ. Айснасаа болж орилж байгаа Яппомын ам руу бүтнээр нь гараж игчнэ. За тэгэл шүлсээ гоожуулаад манай хүний ам руу гараа бүрж гүнзгий чихэж оруулаад гоо цэглэн гэдэг чинь бүх өвчин зовлон гээл улам бүр гараа түлхлээ. Яппомын нүдүр өвдсөндөө бараг бүлтрэх шахтгаа. За тэгэл тарчилсан шөний эцэст аимшигтай хар дарсан зүуд ицс болж цонхоор нар тусгаад орон дээр нэг гойлог эмэгтэй нүцгэн хөвтөж байгааг бид харнаа. Хөлийн хуруунууд нь бүр зэзэн ахын хөөрхөн хөлийн хуруу гэдэг дуу шиг л гоё харагдаж байна. За гарын хуруу энтер бол бүр сүмбэн цагаан гэдэг шиг л харагдана. За тэгсэн нөгөө эмэгтэй ч аажмаар босноо цааш харангаа. Миний нэрийг Ким бэ гэж үү? Тийм ээ. Намайг Ким Яппом гэдэг гэж хэлээл нааш харсан чинь манай хүн амар хөөрхөн болсон байдгаа. Их сургуулийн гадаа Яппом маань гунигтээ зогсож байтал царайлаг залуу Пак Сонгун инээмсэглсээр түүний дэргэд хурж ирээд хоол идсэн үү? Оюутны төв ороод тэгэд номоос орох уу? гэж асуугаад Яппом үсээ хэлээд окей Пак Сонгун тгий гээл хэллээ. Хүмүүс биднийг гайхаж намайг бүр баяа айлын охин байх гэж хэлдэг байсан. Зарим нь бүр биднийг аратан ба гоо үзэглэн гэж хочилдог байсан. Мэдээж тэр аратан бол би. За тэгэл тэд хамтаа цайны газарт ирэхэд бусад октод нэвт шууд хараастай. Тэгэл манай хоёр хоолоо захиалаа суулаа. Тэгсэн Пак Сонгун хоолноос амталж үзээд Японд хандаж ямар амтай байна? Гоё байгаазтэй гэж асуухад Япон дотроо түүнийг өөрт нь яагаад гин тийм сайн хандаж байгааг огтхонч гайхсангүй. Учир нь юу вэ гэсэн Өрдөн гудамжинд Пак Сонгун найстайгаа цуг юм яриад явж байхад Япон цонхоор түүнийг харчгаад гараад алсан чинь Пак Сонгуны найз түүнээс "Хөөе, чи яагаад тэр Япон гэдэг охинтой хамт яваад байт юм бэ? Та хоёр үнэхээр үерхт юм уу? Тэр Япон мөн биз дээ?" гэж асууж байлаа. Тэгсэн Пак Сонгун жоохтой нэмсэглээд "Та нар намайг толгойдоо зохиулж гисэн гэж бодоод байна уу? Би яах гэж түүнтэй үерхэх юм бэ? Би ийм царайтай байж, тийм царайтай хүнтэй. Гэхдээ тэр чин тэнхмийнхээ голч дүнгээрээ нэг номерын галзуу ухаантай оюутан штэ. Түүнтэй хамт байхад миний бүх даалгавар болон дүн аяндаа зохицуулагдчих тийм. Тэр муухай царайг нь төвчсөний төлөө энэ бол хангалттай шам биш гэж үү?" гэж хэлж байх үед ханны цаанаас Япон түүнийг сонсож байдгаа. Үнэн хэрэгтээ надад зүгээр л хажуудаа хэн нэгнийг байлгах нь надад хань болж байсан юм. За тэгэл Япон түүний хичээлийг нь хийлцэж өгч ажилд орох өргөдлийг нь дагалдах захидлыг нь хүртэл бичиж өгснөөр Пак Сонгун ажил тэмцэж чаджээ.
За тэгээ сонгон утасныхаа дэлгэцийг харуулад "Хөө бурхан минь, би тэнцчихлээ" гэж хэлээд Японд баярлснаа илэрхийллээ. "Би түүнд сайн дүн авчирч өгсөн. Надаар бичүүлсэн захидлын ачаар ажилд ч орсон. Би түүнтэй үлдсэн. Гэхдээ тэр бол Пак Сонгуныг сүүлчийн удаа харсан явдал байлаа. Хэрвээ би тэр үед өөрийнхөө төлөө зогсож чаддаг байсан бол, намайг зүгээр л ашиглаад хайдаг хүмүүстэй тэмцэх зоригтой байсан бол, би дахиж ийм байдалд орохоос зайлсхийж чадах байсан болов уу?" Япомын бичсэн мессежэд Пак Сонгун түүнд завгүй байгаагаа хэлж хүйтэн хүндийн хариу бичсэн байх ба Япон маань амаа дараалууллаа. Манай хүн нөгөө төслийг нь булааж авсан 2 завхан амтны хажууд нуугдж байхдаа өөрийгөө гоочлол царай муутай байна гэдэг чинь юу нь буруу юм. Би ямар ийм царайд төрөхийг хүссэндээ ийм болоо юу гээл цусаар уйллаа. За тэгсээ харанхуугаас улаан гэрэл цацарснаа хачин дуу хоолой. Чи үтсгэлэнтэй болмоор байна гэж асуухад Япон гайхал. Тийм ээ, би бүхнээс илүү үтсгэлэнтэй болмоор байна. Үн өртгөн ямар ч байсан хамаагүй гэж хариулахад нөгөө дуу хоолой. Тийм ээ. Төлөөс нь юу ч байсан хамаагүй юу гээл асууд юм байна. За тэгсэн Япон маань тийм ээ, юу ч хамаагүй гээл цусаар уйлал хэлсэн чинь гялтгар гэрэл цацарснаа л Япон нүдэ хагас нэгээд өөрийнхөө гарыг харлаа. За тэгэл толгоогоо дээшлүүлээл харсан өнгөрсөн шөнийн өмссөн байсан цэнхэр хослол нь урагдцсан. Орон дээр нь зарим хэсэг нь байх нь харагданаа. За тэгэл толгоо өтж гэн юу болсон бэ? Миний хувцс яагаад ингэж урагчихсан юм бол гэж гайхаал ахиулал харсан. Хоёр хөл нь гойлог нарийнхан болчихжээ. За тэгэл би юу ч санахгүй байна уу? Юу болчихвэ? Гээл босоод толин тарсан. Хоёр хөл нь бүр жинхнээсээ л нарийнхан болчих. За тэгэл Япон гайхаал нүдэ нухаал толгоогоо дээшлүүлээд харсан. Царай нэг л өөр байна. Тэгэл гайхаал би ч одоо зүүдлээд байгаа юм уу? Гээл итгэж ятаал үсээ хойшлуулаад толиндоо хүрлээ. Тэгсэн толиныг гадаргууг мэдрээд жинхэнэ зүйл болоод байгааг мэдээл шоконд орлоо. За тэгэл тогтоол царайгаа харлаа. Тэр бол анх удаа би шинэ өөрийгөө олж улдсан мөч байлаа. Япон нөхцөл байдлыг ойлгож орон дээрээ сууж явах бөгөөд өөрийнхөө шинэ бие болон хуруу хөлөө харж гайхаад бүх юм өөрчлөгдсөн байна. Толгойноос хөл хүртлээ бүх юм өөрчлөгдөжээ. Би тийс онд хүн болчих. Бүр хуруунууд маань хүртэл үсгэлэнтэй харагдаж байна. Энэ үнэхээр би мөн гэж үү? Гээл дотроо бодлаа. За тэгэл өнгөрсөн шөнийн болсон зүйлээ зүүд биш жинхэнэ байсныг мэдээд аимшигтай зүйл бие рүү нэвтэрж байсан санаад айдсан төрж тэгэхээр тэр зүүд биш жинхэнэ байсан хэрэг үү? Тэгвэл би үүнээс хойш энэ царай шинэ биетэйг амьдрах болж байна гэсэн үг үү? Тэр зүйл миний амаар дамжаад биед минь бүтнээр орчихсон шүү дээ. Одоо миний бие дотор байгаа болов гэж бодлоо. За тэгэл цаг 8 цаг 53 минут болж байгааг харсан Япон босоод ажилдаа явахаар бэлтгэлээ. Удалгүй Чансон хөгжлийн хүрээлэнгийн байранд байрлах оффистоо Япон малгайтай цам зөмсөж нүрээ маскаар бүтэн халахсан байдалтай орж ирээд ноён Пак болон хамт олондоо хандан намайг өршөөгөөрэй. Хоцорсон дуучлаарай. Миний бие таарахаас ирсэн юм а. Гээл сандрал хэллээ. Тэгсэн ноён Пак инээмсэглэснэ. Үгүй зүгээр дээ. Би ойлгож байна. Жиж бас хүн юм чинь амьдралдаа ядаж ганц удаа ажилдаа хоцорч болно шүү дээ. Гэхдээ яагаад тийм хувцс өмссөн юм бэ? Халуун биш байна уу? Гээл асууд юм байна. Тэгсэн Япон уучлаарай. Миний акцимаа болон харшил хүндэрчгээд гэж бодлоо хэлэхэд бусад хамт олноор манай хүн рүү гайхал ширхтээстэй. За тэгсэн цаагуур өнгөрсөн хоёр эмэгтэй манай хүнийг муулж гинэ. Тэгэхээр Япон болдог бол хуужин царайгаа маск шиг тайснаа. Одоогийн царайгаа гаргаад өмнө нь би маск зүүдэг байсан юм а гэд хилжилтэй нөлөө. Гээл бодоостой. Тэгсэн Пак түнд санаа зовсон байдалтай Ким Япон чи зүгээр үү? Чи зүгээр л гэртээ амрахгүй байсан юм бэ? Им уусан биз дээ. Ядаж хагас өдөрч хамаагүй амар гэж хэлэхэд Япон тэсвэр алдаж уурлаа. Би зүгээр гэж хэлсэн штэ. Гээл чанга дугаар хэллээ. Тэгсэн Пак цочоод уучлалгүйгаал өөрийнхөө ширэлгүй явлаа. Харин Япон бол дотроо өөрөө ирэхгүй бухимдлаа илэрхийлж өчигдөр Хион тэр хоёрын ажлын байран дээрээ заварж байсныг санаал тэдний хоёр нүртэй занд дургуйцэл байж байтал Хион гэнт Японы ард гарч ирснэ. Хөөе Ким гээл дуутахад Япон бүр их зочлоо. За тэгсэн нөгөөх нь уучлаарай. Чамайг айлгах гэсэнгүй. Би чамайг би чинь тааруу байгаа гэж сонссон юм а. Би чамд санаа зовсон юм а. Гэхдээ презентацийн талаар асуух юм байна. Дараа нь надтай уулзч болох уу? Гэж асуухад Япон дотроо би ямар нэгэн хэмжээгээр ялгуурлан гадуургалтыг твж чадна. Миний чадварыг биш миний царайг хараад өөр хүнд презентац шилжүүлж байгаач зүгээр өнгөрөөж болох юм. Гэхдээ үнийг ямар ч ухаангүй презентацаач өөрөө хийж чадахгүй тэнэг хүнд өгөх гэж үү? Гээл дургуйцээстэй. Аргагүй шт манай хүнийг царай муудагаас нь болоод бөөнөрөө яаж тонгорлоо та. За тэгэл Япон өмнө нь бүх шинжилгээ тайлан презентацийг ганцаараа нуруундаа үрж хийдэг байснаа дурсах ба бусад хамт олноо баар цэнгэний газраар хийсч Японы хийсэн төслийг Хионд өгөхөөр хуйлдаж байхдаа
Хөөе хянд л өгчлөө. Иппөмчтэй. За зайл. Гээл шоолж инээлж байсныг саналаа. Тэгэл иппөм дотроо одоо эргээд уцахад коллежид паг сонгоны төлөө бүхнийг хийдэг байсан миний амьдрал энэ компанидын амьдралаас ямар ч ялгаагүй байж гэж бодноо. Тэгэл иппөм төвчээр нь алдарч шийдэмгий байдлаар хажуудах хёнд хандаж "Хён, би чам цаашаа тусалж чадахгүй нь бол та. Өөрөө бие дагаа суралцаад үз. Асуух зүйл гарвал асуугаарай" гээл хүүтэн хүндэгээр хэллээ. Тэгсэн хён сандрал "Үгүй байц. Чиний тусламжгүйгээр би энэ презентацийг хийж чадахгүй шүү дээ" гээл уйллаа. Энэ үед иппөм "Би завгүй хүн" гэж хэллээ. Тэгэл дотроо "Гэхдээ юу ч мэдэхгүй тэнэг шинэ ажилтан дээр уураа гарахыг хүсэхгүй байна. Энэ бүхэн бол тэдний арх ууж байхдаа толгой холбож зохиосон зүйл. Түүний буруу бол ердөөл мулгуу тэнэг байдал нь. За бас дээр нь аимшигтай муу найз залуутай уулзраас тэрэлдэ" гэж бодонгоо Лижи хоруу харлаа. Тэгсэн хён үүнийг анзаарч иппөм рүү харснаа "Иппөм, чи Лижи хот сайн биз дээ" гээл гинт асуулаа. "Иппөм чи юу яриад байгаа юм бэ" гээл хэлсэн чинь хён жогтой инеж мөрөнд нь хөрснээ "Би бүхнийг мэдсэн. Чи өчигдөр уулзалтын өмнө түүнтэй их л дотн ярилцаж байсан шүү дээ. Хэрв чи надад презентац хийхэд тусалчих бол би чамд түүнийг татах тал дээр тусалж болно. Надад тус хөрвгөл би ч бас чамд туслан заа юу" гээл тохиролцоог оролдваа. Тэгсэн иппөм дотроо "Өчигдөр ажил дээрээ заваарчаад ингэж байгаа юм уу те? Ягаад би үүнийг яг одоо л ойлгож байгаа юм болоо. Миний бүх зүйлээ зориулж байсан энэ компани, энэ баг намайг хүн гэж үздэггүй ажилд хөөрхий" гээл бодлоо. За тэгэл манай хүн ажилласаа гараад гудамжаар алхлаа. Бүгчин байсан болохоор малгайгаа өргөл маска тайллаа. Тэгсэн хүмүүс иппөмийн царайг хараад "Та хүсчидэг шүү. Манай хүнийг голын урсгалд нүрээ харуул загас хүртэл сэлхээ мартаа живхээр хөөрхөн болчихжээ." За тэгсэн энэ үед нэг өндөр царайлаг залуу "Excuse me" гээл хониос нь хэллээ. Тэгсэн манай хүн гайхтал нөгөөх нь "Цаа тусан дуушлаарай. Гэхдээ чи маш танил харагдаж байна. Бид өмнө нь уулзаж байсан билүү?" гэж асууж байна. Иппөм гайхал эргэж харснаа. Энэ өөрчлөлт миний амьдралыг оронгоор нэргүүлж өргөжээ. Яагаад тэр яг одоо миний өмнө зогсож байгаа юм бэ гээл сандрангаа бодлоо. Түүний өмнө зогсож буй залуу бол өнөөх ёжтойгоор өөрийг нь ашиглаад тайсан паг сонгон зогсож байлаа. Иппөм сонгоны урдаас хар зогсоод "Чи паг сонгон мөн үү?" гэж асуухад сонгон "Юу, танихгүй байгаа юм уу?" гэж гайхаад "Хүлээгээрэй. Бид үнэхээр өмнө нь уулзаж байгаагүй юу? Би чамайг өмнө нь харсан л гэж бодсон." Гэхэд иппөм дотроо "Болж өнгөрсөн бүхний дараа чамайг яаж мартах вүлээ дээ" гэж бодоод урдаас нь харж байтал сонгон "Бид клубд уулзсан билүү? Эсвэл зочид буудлын үдшилэг дээр үү? Би чамайг яг сайн санахгүй байгаач хаа нэгтээ уулзаж байснаа бол мэдээд байна." Гэхэд иппөм инээмсэглээд "Үгүй, бид хизээч уулзаж байгаагүй" гэж хариуллаа. Тэгсэн сонгон "Хөөх, тэгвэл чи миний нэрийг яаж паг сонгон гэдгийг мэдсэн юм бэ?" гэж гайхах үед иппөм "Ажилтны үнэмлэхтэр чи нэр чинь бичээтэй байна. Чи ажиллаж дуусчаад байхад хүртэл үнэмлэхтэйгээ явж байгаа юм биш үү?" гэж шоолонгоо хэлдэг. Тэгсэн сонгон "Энэ үү? Би үүнийг тайлхаа мартчихаж. Би ер нь иймэрхүү байдлаар огтоос дугаар гуугаад явдаг хүн биш л дээ" гээл өөртөө итгэлтэй хэлж байна. Энэ үед иппөм "Тэгвэл битгий дугаар гуугаарай. Бид танихгүй хүмүүс байтал чи зүгээр л миний царайг хараад л энд над руу зүтгэж байна. Энэ чиний хувьд хэвийн зүйл ээж олагч надад бол огт сонирхолгүй байна" гэж хүүтэн хүндийг хэлээд явах гэтэл сонгон цочирдсан нүдээр харснаа иппөмийн гарнаас зуураад авлаа. Тэгснэ "Үгүй, хүлээгээрэй. Би жирийн л нэг хүн шүү дээ. Гууж байна. Надад ганцхан боломж өгөөч дээ" гэхэд иппөм "Яаж байна? Болж үз. Намайг явуул" гэдээ дургуслаа илэрхийллээ. Яг энэ үед тэдний хажуугаар өнгөрч явсан том биетэй эрэгтэй иппөмээс "Та зүгээр үү?" гэж асуухад иппөм "Хэн залуу намайг хоргоогод байна" гээл гараа татж авгаа хэлдэг. Тэгсэн том залуу сонгонд хандаал "Өхөөй. Тэр чамайг сонирхгүй байна. Цаашаа зайлш" гэж сануулхад сонгон баг зэрэг айсан царайтай "Үгүй, та ойлгохгүй байна" гэснээ цааш явж байгаа иппөм рүү "Хөөе, дугаар өгөөч дээ. Ядаж инстаграм өгөөч" гэж орилон араас нь зүтгэх гэлээ. Энэ үед том залуу сонгоныг түлхэж тогтоогоод "Болж үзнэ авш минь" гэх зуур сонгон "Би өөрчлөгдсөн. Надад ганцхан боломж өгөөч дээ. Би муу залуу бишээ" гэд өөрөөс нь холдох иппөм рүү хашгирлаа. Хизээч ирэхгүй мессежүүдийг өршөөлгүйгээр хүлээдэг байсан өрөвдмөр Ким иппөм намайг огтхонч тоодгүй байсан хүмүүсийг хүлээдэг байсан тэр цаг үе одоо аль хэдийн үгүй болж. Иппөм маань цасан дунд сандал дээр суугаад уцаа ширтэж байлаа. Хөөрхийн нүдэн хүртэл ямарч галзуугүй болсон. Тэгэл иппөм "За яахав? Тэр өрөвдмөр өнгөрсөн амьдралдаа баяртай гэж хэлээ дээ" гэж шийдэмгий хэлээд инээмсэглэлээ. Дараа нь иппөм
Гэртээ толны өмнө дотор хувцастайгаа зогсож өөрийнхөө царай зүс болон бие хааг харлаа. Тэгэл дотроо тэр мөчөд миний царай үнэхээр өөрчлөгдсөн мэт санагдсан. Би өөрийнхөө шин төрхийг анх хараад л энэ ямар үсгэлэнтэй царай вэ гэж бодсон минь зүв байж. Гэхдээ зөвхөн энэ царайны ачаар хүмүүс над руу харах харц эрс өөрчлөгдсөн. Тэдний нүд хайр инрэл дулаан байдлаар дүүрч байсан шүү дээ. Бас намайг хизээш тоодоггүй зүгээр л ашиглаж байсан тэр тэнэг залуу хүртэл миний хүлд сөгтгөн холгүй байсан. Үүнийг өөрийн нүдээр харах нь огтөөр мэдрэмж байлаа. Гэж бодоод хүзүүндээ зүүсэн өрмөц зүйлтэндээ хүрээд энэ өмнөх надад огт зөгтөггүй байсан. Харин одоо яг л миний төлөө зориулж хийгдсэн мэт харагдаж байна. Би үүнийг үргэлж зүүх болно. Гэж бодоод хойд хэсгийн үсээ хажуу тийш болгож зүйлтнийхээ түгжийг бариад гэвч нэг л зүйлийг би анзаараагүй байж ямар нэгэн бэлгийг гинт ингэж авах нь асар том өөрчлөлтийг авчрах чадaltaйж заавал тодорхой үн төлөөсд ирдэг байх. Гэж бодоод зүйлтний түгжийг салгатал гинт шилэн хүзүүнийх нь арь сурагдчихлаа. Япум сандраал юу болоод байна гэд нүдэн томрлоо. Тэгсэн манай хүний дотроос нэг улаан зүйл гадагш гарах гэж цухаж байснаа гинт даруулга энтер нь тасраад хуучин биеийг нь хэсгүүд гараад ирдэг. За тэгэл хурууных нь үзүр хүртэл биеийг нь хуурчлаа. Япум жижрэл толинд өөрийгөө хартал нүүрний тал хэсгээс нь бусад хэсэг нь хуучин царай муутай төрхөнд нь орцсон байдаг. За тэгэл үгүй энэ миний жинхэнэ төрх гэж юу? Ингэж болохгүй гэлүүллээ. Харин офис дээр босдоны Япумыг ажилдаа ирэг байгаа гайхал түүний илтгэлийг болиусанд гомдлоод байгаа юм болов уу гээл ярьцгаана. За тэгэл тэд илтгэлийн талаар ярьж Япум илтгэлийг тавьбал шин захиралд онцгүй сэтгэл төрүүлнэ. Харин Хён бол өөр энтер гээл ягаан устыг магтаал ярьж байтал Япум ажилдаа хүрээд ирлээ. За тэгсэн саяхан муулж байсан жихо бантал Япум руу хараад сайн уу хадагтай Ким гээл гараад аллаа. Тэгсэн Хён Япумыг харангуутал би чинь зүгээр өнөөдөр надад презентацийн хийхэд туслаарай гэж авдیں۔ Тэгсэн Япум өөрөө үүрэг хариуцлага хүлээж сур, ажиллаа хийж сур гээл шийдэмгий хэлжлээ. Бусд нь Япумын гинти өөрчлөгдсөн шийдэмгий ашиг хараад бүр шок. За тэгэл Хён жиход одоо яах вэ гээл эрхлэнгүү хэлж байхад Япум суудалтаа суудсан. Дотроо та нар одоогийн шин надад дургу болсон ч хамаагүй. Ямар ч байсан тэр дуулууртай царай муутай Ким Япум одоо байхгүй болсон. Гээл өнгөрсөн шөнө бас явдлаа бодлаа. Япум уйлал би хуучин төрхөндөө орчлоо. Одоо би ийм царайтай дахиж амьдрч чадахгүй. Би буцаад хуучин ивэндээ орчихсонд минь ямар нэг шалтгаан байх ёстой. Би яаж авах вэ гэж сандарч байгаад нулимстай нүдэрээ саяхан тайсан зүйлтэй анзаарч харнаа. Тэгээ зүйлтийг аваад дахиад зүүтэл буцаад үсгэлэнтэй болсон гэдгээ толин тайрлуу шууд мэдэрлээ. Тэгэл дотроо за яах вэ? Яг миний бодсноор энэ зүйлт намайг өөрчилдөг юм байна. Би энэ зүйлтээ зүүж байгаа цагт би гоо үсгэлэнтэй хэвэр байх болно гэж бодлаа. Ерөнхийдөө энэ зүйлт нь дүрмтэй юм байна л да. Нэгдүгээр дүрм зүйлтээ тайлах нь зүйлт зүүсэн хүний хуучин төрхийг гаргаж ирэх юм байна. За тэгэл Япум маань би хизээч хуучин царай руугаа буцаж очихгүй. Хэрэг энэ царайг хадгалахын тулд энэ зүйлтээ насан туршдаа зүүхээс өөр ямар сонголтгүй бол би бүх зовлонг давхад бэлэн байна гээл бодлаа. Энэ үед Пак Сонгун компани ажлын дагуу баригдаж буй барилгын объектыг шалгаад явж байлаа. Энэ үед Сонгуны толгойноос гудамжинд тарсан Япумын тухай бодлоо огт салахгүй байлаа. Тэр эмэгтэй яаж тийм их зантай байдаг вэ? Тийм хувцс өмсчхөд үнэхээр их зантай. Гэхдээ царай нь бол үсгэлэнтэй байсан. Нэрэн тэр нүдэнд орох мингэд нэг хүнтэй их төстэй байсан. Хаана тийм адилхан мингтэй хүнийг харлаа. Гээл толгоогоо гашилгаж түүний гарыг барихад мэдрэгдсэн зөөлхөн бас урд хожид мэдэрч байгаагүй халуун сэтгэгдэл төрснийг гайхал гарлуугаа хараа зогсож байтал гинт дээрээс нь кранаар зөөж байсан дан нурууны төмөр унаад гаранд бяцарч яснууд нь нөгөө тал руугаа хугараад гарчлаа. За тэгэл Сонгун шокерч хашгирал ажилчид гүйлдэж ирээл тэгсэн Сонгун үнэхээр шокерсэн царайтай гараа гартал хуруунууд нь тасарсан байдгийн. За тэгэл нус нулимсантай хотголтаал өвцөндөө хашгирал үйллээ. Яг тэр үед урсан цусных нь тусгалд Сонгуны ард нөгөө Япумын зүйлттэй хамт байдаг чөтгөр шиг эмэгтэй харагдаж байдаг. Харин Япум маань офис дотроо ширээнийх ард сууж байх үед Лижихо нөгөө л шилтэй витамина бариад араас нь төхөж байна. Яасан бэ гэсэн Хёны ятгалгаар Япумыг найрч өөрт нь туслуулах зорилготой Япум тал засч байгаа юм байна л да. Би төөрөлдөж үүний утга учир юу болохыг хайж байх зур ямар нэг зүйл аль хэдийн чимээгүйхэн хөдөлгөөнд орчихсон байлаа. За тэгэл Сонгун Япумын араас ажуухан гараа сунгаж төхөөл мөрөнд нь хүрэх гэж байна. Энэ хооронд эмнэлгийн машин дохиогоо дуугаргаал давхиж байгааг бид харлаа. Машин дотор Сонгун ухаан баларцыг хэвдэж байгаа бөгөөд эмнэлгийн ажилтан түүний үе маш ихээр гэмтэж эдээс нь ноцтой өвчсөн байна. Цочролд орох эрсдэлтэй байгаа тул цус алдалтыг яаралтай хянах хэрэгтэй гэж сандрал түүнчлэн өвчтний ухаан санаа муудаж хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь удааширч байна л гэж байна. Энэ үед Сонгун хүнд амьсгаад нь хэвтэх зураа ягаад ийм цаг үед яг тэрний царай миний толгойноос салахгүй байна
Гэснээ коллежийн үед өөрийг нь дагдаг байсан царай муутай охин Япумыг санаж тэр эмэгтэй Япун байсан гэж үү гээл итгэж ядаастай. Түргэний машин ч аль болох хурдан давхисаар л байлаа. Энүүд Япун маань нөгөө л битүү хувцсан өмсцэн сууж байтал жийнхоо ард нь дөхөж ирээд нэг хуруугаараа Япумыг хатгаж дуудах гэтэл гарыг нь алгадаад холдуулчнаа. Тэгснээ Япум нэх хүүтэн харцаар уучлаарай. Чамайг гэж мэдсэнгүй. Элэгэлээ. Тэгсэн жийнхоо сандраал зүгээр үү. Сүүлийн үед чамд их хэцүү байгаа тийм биз дээ. Гээд авчирсан амин дэмтэй ундаагаа өгөх гээд олигноо зогсох үед Хион хажуунаас нь харж байдгийн. Энүүд Япум дотроо энэ бүхнийг хараад энэ хоёр үнэхээр итгэмээргүй юм аа. Багсаг хямдхан ундаа өгч аргаа олох гэсэн явуургүй царай гаргачих байх шиг. Би өмнө нь ийм өчүүхэн зүйлийн төлөө бүх зүйлээ зориулж бусдад дээрлэхүүлдэг байж үлээ. Харин одоо миний хандлага өөрчлөгдсөний дараа эдний ямар өчүүхэн амьтад болох нь харагдаж байна гэж дотроо бодоод юутай ч ундааг нь авлаа. За тэгсэ Хион ч ус цаанаас нь Япум долгиноол чиний төсөл хамгийн шилдэг шүү. Энтергээл харин Япум за яах вэ? Би чам презентацийн бэлтгэж чинь тусланаа л гэлээ. Япумын энэ үгийг сонсоод нөгөө хоёр нь баярлал алга цохилдож байна. Удалгүй Япум Шихён хотын шинжиллийн төслийн илтгэлийн ажил дээр нойр хоолгүй ажиллаж байсан үе бодонгоо. Үнэн дээр надад илтгэлийг сөрүүлэх ямар ч санаа байгаагүй юм. Энэ бол өмнөх Япум бүх амьдралаа зориулж хийж байсан төсөл байсан юм. Тухайн үед гадна төрхөөрөө шүүмжлүүлснээс болоод миний оронд тайзан дээр гарах болсон хүн нь ямар ч чадваргүй төсөлд нэг ч хуруугаа оролцуулаагүй Хион. Энэ бол Хионд олдсон алтан боломж байлаа. Гэж удаа сууж байхдаа Хионыг энэ төсөлд хэр зэрэг анхаарал тавьж үнэн сэтгэлээсээ хандаж байгааг шалгахын тулд Шихён төсөл А болон Шихён төсөл Б гэсэн материалыг тулгын шалгалт маягаар бэлтгэжээ. Тэгээд хамгийн бага шаардлагыг хангасан байхад л хангалттай байхаар тооцож Хионд А төслийн файлаас хэвлэж бусад материалуудтай овоолж авчирч өглөө. Тэгэл Япум энэ бол Шихён төслийн бүх материал гээл хэлгээд Хион зочирдол байцтай хадагтай. Би энэ бүгдийг яаж судалж амжих юм бэ? Гээл санаа зовоод хэлэхэд Япум төнд хэвлсэн хавцтай илтгэлийн скриптийг өгч үүнийг л цээжилчихвэл зүгээр гэдгийг хэлэхэд Хион баярлал чи үнэхээр хамгийн шилдэг нь гээл магтлаа. За тэгэл Хион баярлал жихот хандаал бид чадчихлаа. Япумээр скриптэ бичүүлчлээ гэсэн жихо Япум руу хараад баярлснаа хэлтэл Япум энийг чиний төлөө хийгээгүй шүү гээл хүүтэн хүндийг хэлэх үедээ зэрэгцээд жихо ярвайгаал явчихна. Яасан гэсэн чинь нөгөө Япум төрсэн хурууга материалын цаасан зүсчээж. Эндээс та хэд гадарсан уу? Япум төрсэн хүний биеийн хэсэг гимтээд байгааг. За тэр жаахав үргэлжлүүлээд Хион Япум хоёр илтгэлээ бэлтгэж эхэллээ. Оройн Япум хөөрхөн царайгаа ил гаргаад гудамжинд алхангаа энэ шинэ амьдралдаа дасаж тухтай байж эхлэхэд би урд нь өмнө нь анзаарч байгаагүй жижигхэн зүйлсийг анзаарч эхэллээ. Эдгээр нь миний эдэлж чадаагүй байсан эрхчлөө байлаа. Гээл бодлоо. Бүр хажуугаар өнгөрсөн танихгүй залууртай Япумыг нэвчв тараал зөрөгтэй хүртэл нүд унгаастай. За тэгээд Япум алхаж яваад бусад эмэгтэйчүүдийн биеэ гайхуулахаар өмссөн биеийн галбирыг сайхан харагдуулах хувцсыг нь хараад өөрийнхөө өмссөн халахар хувцсыг бас хараад өөрийгөө өөрчлөхөр шийдэж амьдралдаа анх удаа шопинг хийх хүслээр хувцсны дэлгүүр орлоо. Дэлгүүрээ ажилтг хүртэл манай хүнд аягүй сайхан хандаастай. За тэгсэн Япум мань хар даашинз маягийн хувцс өмсөд гараад ирсэн. Худалдагч бүр нүдэн орой дээр гараад "Хөө бурхан минь, би итгэж чадахгүй. Та урд нь яагаад ийм энгийн хувцс өмсдөг байсан бэ? Би таныг алдартай од гэж л бодлоо. Энгийн офисын ажилтан яаж юм үсгэлэнтэй байдаг байна?" Гээл магтаж ямар ч нүүр бодоггүй атлаа дэндүү төгс байгааг нь гайхширдаа. За тэгэл Япум маань өөртөө таалагдсан төрөл бүрийн хувцсыг өмсөж үзэл янз янзаар өөрийгөө толин дараал. Хувцс хүнийг ямар их өөрчилж ирээдүг өгөх хүслийг төрүүлдэг юм бэ? Өмнөх шигээ байсан бол би ийм дэлгүүрээр алхахад битгийг л орчиж үзэхгүй байсан. Гээл дотроо баяртай бодно. Гэвч дэлгүүрт байж байх зур Хион ажлын өөр нэг Япумыг байн гараар нь муулдаг эмэгтэйтэй ороод ирдэг. Тэд Шихён төслийн үеэр гүйцэтгэх ажлынхаа талаар ярилцаж байх бөгөөд цэнхэр үст Хион чи яагаад сүүлийн үед Япумтай хамт байгаад байгаа юм бэ? Хүмүүс бидний юу гэж бодох вэ гэж санаа зовж байна. Гэхэд Хион би зүгээр л түүнийг ашиглаж байгаа юм. Би түүнтэй адилхан харагдмааргүй байна. Тэр маск зүүж явдгийг нь харсан уу? Бас түүний жин хаснаа нь ямар учиртай юм болоо? Гэх мэтэр Япумыг ардуур нь муулж байна. Тэгснээ үргэлжлүүлээл чи түүний талаар интернетээр гарсан шууганыг харсан уу? Хинэг нь түүний тухай буруу нэртэй эмэгтэй гэсэн нэртэй пост оруулчихсан байсан. Хин бичсэнийг нь мэдэхгүйж үнэхээр хөвгчлээ юм билээ. Гээл инээлдэж идэг. Энэ хооронд Япум маань гим хийцэг хүн шиг л нууцаар тэд рүү харж идэв. Тэгэл Япум энэ бүх яриаг нь сонсоод тэднийг өөрийнх нь тухай ардуур нь юу гэж хуцацгааж байгааг мэдлээ. Тэгэд манай хүн утсаараа дамжуулж блонд нэртэй онлайн ажилтнуудын олон нийтийн групп дээр өөрийнх нь тухай буруу нэртэй эмэгтэй гэсэн цуурхал постууд тавигдсныг олж харлаа. Тус форум дээрх постуудад түүний хэтэх нийгмийн төгшүүртэй хүмүүсийн нүд рүү харж чаддгүй багийнхаа гол ажилтнуудыг хийсэн бичиг цаасны ажиллаар амьдэрдэг. Тэрч бүхэл
өөх соруулж турах мис засалд орсон гэж бичсэн байх ба бусад хувийн амьдралын талаар гутаанд оромжсон зүйлсийг бичсэн байв. Энэхүү ховжив нь зөвхөн ажлын газраар зогсохгүй, коллежийн үеийн талаар хүртэл худлаа зохиогдсон хуучин дурсамж яриануудтай холилдон цахим орчинд эрчимтэй тархжээ. Энүүд Хион болон Цэнхэр Үст хоёр Япумд ойрхон ирсэн байхдаа энэ захин постуудыг уншиж инээлдээд Япумыг ардуурн шоолж муулж байгаад Хион нэг ягаан костюм өмсгөр сонгот юм. Тэгсэн худалдагч тэр хоёрыг сумлаад та хоёр хэн нүмсгий? Та хоёрт бол хиндэж тасархай зохино. Яг над чи хөөрхөн харагдана энэ төр гэж байж байтал тэднийг өөрийг нь муулахаас залгсан Япум ганц удаач гэсэн хариугаа авахар хослолыг нь булааж аваад өмсчдэг. Хион араас нь Япум гэж танихгүй бухимдаал юу болоод байгаа юм бэ? Бид үүнийг түрүүлж харсан штэ гэсэн Япум амандаа нэг зүйл хэлжлээ. Тэгсэн Хион чисээ юу гэсэн бэ? Гэсэн чинь Япум эргэж хараад төвхтэй юм бэ? Гээл хийсэн чинь Хион Япумыг өөрөөс нь хөөрхөн байгааг хараад нүүрэн час гээл сонирн болчлаа. Тэгэл сандраал нөхцөл байдлаа тайлбарлах гэсэн Япум өөртөө ихтгэлтэйгээр инээмсэглээд хувцсыг түн тохирсон хүн л өмсөх ёстой. Энэ хувцс чам дээр ямар харагдахаас илүү над дээр хамаагүй дээр харагдаж байгаа гэж би итгэлтэй байна. Гээд нүүрэн дээр нь харин чамд энэ хувцс ямар харагдах юм бол төхөөрхий гээл хэлий тажтээ. Япум Хионы хажуу зогсохдоо бүх зүйл сайхан байна. Би цоошин царайтай болсон гэж бодноо. Гэсэг хэдий Япум ямар нэг байдлаар илтгэлийн танилцуулгыг сүйтгэхийг хүссэнгүй. Энэ өрөвдөлтөй байдлаа орхиод компаниасаа гарч шин царайгаараа шинэ амьдрал эхлэхийг хүсэж байлаа. Гэхдээ энэ тийм ч амар байсангүй. Компанид оруулсан бүх шаргуу хөдөлмөрийн үр дүн нь Хионыг болж тэр компани ялагдсан нэгэн шиг орхисон хүн болж үлдэх байв. Япум маань шин царайтай амьдрахын тулд хуучин өөрийгөө хайж зүрхэлсэнгүй. Тэгээд Япум өөрийгөө бусдаас илүү харагдаж байгаа гэж бодон зогсох зураа Хион руу хараад чи одоо юу бодож байна? Энэ сайхан харагдаж байна уу? гэж асуугаад Хион тийм ээ сайхан харагдаж байна. Гэхээр нь Япум гэхдээ заримдаа бид ямар нэгэн зүйл бидэнд зориулагдаагүй гэдгийг мэдэж байсан ч хүсгээ болж чаддгүй юм. Мөн үүнийг хийж байж л чи үүнийг ойлгодог. Энэ хизээч чам зориулагдаагүй байсан юм. Гэд Хионы өөдөөс тулж хараад хэллээ. За тэгэл Япум дотроо би одоо зүхтах бодлого байна. Би хуучин өөрийгөө хүлээн зөвшөөрч дахин төрхөөр шийдсэн гэж удаал Хионыг өөлөж хажчаад итгэл дүүрэн инээмсэглээд дэлгүүрээс гараад явлаа. Гэтэл санаанд ороогүй зүйл тохиолдож Япум хитэх мөнгө үрснэг энэ тухаарав. Түүний утсанд карт ашигласан тухай мессеж ирсэн бөгөөд дэлгүүрт 1 сарын цалинтайгаа тэнцвэц их мөнгө буюу 15 сая гаруй төгрөгийг зарцуулснаа хараад үгүй би юу хийж вэ? Би хэсэг хугацаанд тоосоо онж гуйлагчин шиг амьдрах нэ гээл толгоогоо барьлаа. Гэвч Хион түүний өмнө юу ч хэлж чадахгүй байсныг харах нь түүнд ялалт мэт таашаал өгчээв. Тэгэд Япум компьютерийн дэлгэс дээр Шихион төслийн файл руу ороод Хионд бэлдэж өгсөн 2 файлынхаа байрыг нь сольжтэй. Тэгснэ харамсалтай чи шалгалтад тэнцсэнгүй гэж дотроо бодлоо. Тэгэд Япум Хионд хандаж бид одоо дуусчихсан билүү? Би илтгэлийн скриптийг чинь бичиж өгсөн. Гэхдээ чи чиний төлөө бэлдсэн материалуудыг судалсан уу? Зөвхөн скрипт цээжлэх хангалтгүй шүү дээ. Ямар ч байсан агуулгыг нь сайн судлах хэрэгтэй гэж хэлэхэд Хион хатагтай Ким тусалж байгаад чинь маш их баярлаа. Гэхдээ энэ бол миний илтгэл. Чи бичсэн төсөлж одоо минийх болсон. Энэ бол миний илтгэл. Энэ нь бусад үүрэг хариуцлага биелүүлэх цагаас минь дэндүү хугацаа авч байна. Би үүнд үүнээс өөр ямар их цаг хугацаа зарцуулах ёстой юм бэ? Гээл дургуутсан байдлаар хариулаад би одоо илүү бэлтгэлтэй болсон. Тэгэхээр би явлаа гэж хэлдэг. Тэгсэн Япум хатагтай Жон Хион би танаас юм асуух гэсэн юм. Та өөрийн чинь илтгэд туслуулаа надад бас нэг зүйлээр туслана гэж өмнө нь хэлсэн байхаа гэж асуухад Хион туслана гинэ юугаар би тэгж хийснээ огт санахгүй байна. Гээл өмнө нь уйлж гуйж байснаа мартцсан юм шиг новшроод яваад өглөө. Япум түүний ард үлдэхдээ яг л ийм байвал төгс байна. Надад талархах сэтгэлгүй намайг доошоо хийж шоолж байсан тэр хэвээрээ үлдэх хэрэгтэй. Тэгвэл би өөрийнхөө хийх гэж байгаа зүйлдээ ямар нэг гимшил мэдрэхгүй байх нь байна гэж дотроо бодоод үлдтээ. Манай хүн төслийн файлыг солилцсон шít. Тэгэхээр нэг юм төлөвлөжчээ. Оройн Жихо Хион хоёр уулзсан байдаг ба энэ хоёр бас л жанжан болсон шинжтэй өрөөндөө нүцгэн биеийн дээрээ халаад өмсцэн Япумын талаар ярилцаа сууж байдгийн. Хион Япумын талаар илүү их бодог тусам энэ үнэхээр утгагүй санагдаж байна. Өнөөдөр ажил дээр тэр муухай эмэгтэй надад юу гэж хэлснийг мэдхүү. Тэр надаас чамд ойртоход туслаач гэж гуйсан шүү дээ. Гэж хэлэхэд Жихо юу үнэхээр үү гэсэн чинь Хион дургуцэл ёо энэ огтхон чинээдтэй биш байна. Чи саяхан надад Япумтэй ярьж өгөөч гэж гуйж байсан биз дээ. Гэхэд Жихо энэ түүнд ямар ч хамаагүй санаа зовлтгүй. Чи илтгэлийн амжилттай хийсний дараа тэр аяндаа бууж өгөх болно гээл тайвшруулав. Тэгсэн Хион бууж өгөх гинэ. Тэр надад арай ядан тусалчаад ямар байдалтай байгааг нь харсан биз дээ. Манай багийн ахлагч хилцсийн дараагаар дэвших болно гэсэн гэж хэлэхэд Жихо яагаад худал хэлэх вүлээ дээ. Шин захирал үр дүнгэл хамгийн их чухалчилдаг. Шихион төслийн эцсийн тайланг цаашаасан бөгөөд
Шинэ бүтцийн өөрчлөлтөөр манай багийн ахлагч гол сонголт болж байна. Бас тэр өөрийнхөө хүмүүсийг дагуулж ирж байгаа. Одоо бүх зүйл ойлгомжтой болж байгаа үсттэй. Гэж хэлээд Жихо Хионы мөрөн дээр гараа тавиад би чамайг зүгээр нэг шалтгаангүйгээр илтгэл тавь гэж шахаагүй шүү дээ. Хэрвээ бид Япомыг ардаа орхиод урагш авбал хүмүүс юм ярих вэ гэж санаа зовж байна уу? Хин Япомын талаар ярих юм бэ? Чи түүнийг ямархуу хүн гэдгийг мэдж байгаа шүү дээ. Хэрв хүн хэлэхгүй бол тэр өөрөө юу ч хийж чаддаггүй. Бидний илтгэлийн ажлыг булаах үед тэр юу ч хэлж чадаагүй шүү дээ. Одоо ч тэр гэртээ ганцаараа арх уугаа сууж байгаа байх. Гээл инээмсэглэл хэллээ. Харин энэ үед бол Япом дарс барьчихсан ресторан сууж байлаа. Тэгсэн Хион чи зөв хэлж байна. Тэр үнэхээр өрөвдөлтэй. Бид бүгдээрээ компанида дэвшээд Япомыг ардаа орхиод явхад Япом өөрийнхөө төлөө дуугар чадна гэж бодож байна уу? Тэр хүмүүсийн өдрүүч харж чаддгүй штэ. Нийгмийн ямар ч ур чадваргүй, хувийн холбоо байхгүй. Ийм хүн бол хизээш дэвшиж гарч чадахгүй хязгаартай нэгэн. Тэр үргэлжил тушаал биелүүлж автомат машин шиг л тайлан шахахаас өөр зүйл хийж чадахгүй. Япомд үүнээс өөр хийж чадах зүйл байхгүй гэж ярьцгааж ах юм. Энэ үед бол Япом ресторан сууж байгаад нэг эрэгтэйтэй яриа өрнүүлээд өөртөө ихтгэлтэй инээж идэв. За тэгэл Жихо Хионыг тэрвэрээ түүнд бидэнтэй адилхан замаар явах тавилан байхгүй гэж хэлдэг. Маргааш нь компани 30 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл болж байх бөгөөд энэ нь шинэ гүйцэтгэх захирлын тангараг өргөх ёслол давхар тохиож буй томоохон үйл явдал байлаа. Хөгжлийн 1-р багийн танилцуулгын бэлтгэл дуусч Хион микрофон барин зогсохдоо бусад хилцсийнхний илтгэлийг өөрсдийн багийн илтгэлийн хажууд бол төр зуурын зүйл байсан мэтээр ярьж байдгийн. Харин Япом түүнийг ажиглаж байх бөгөөд Хион руу хараад өөрийнх нь цаг хугацаагаа зарцуулж хийсэн төслийг булааж авчаад ингэж том бааж байгаад нь жаахан дургусж байлаа. За тэгээд илтгэлийн бэлтгэл дуусч Хион тайзнаас бууж ирээд илтгэлд нь тусалсан Япомд огт талархалгүй хажуугаар нь зөрөөд Жихо дээр очиод инээмсэглээ ярилцаж түүнийг сайн ажилласан гэж магтахад нь баярлж байгаагаа илэрхийлж байна. Япом энэ бүхнийг чимээгүй л хараа зогсож байгаа юм. Энэ үед салбарын дараах Хионыг сайн байна гэж цаашааж байна. Тэгснээ Япом руу эргэж харснаа чи Хион шиг илүү сайхан хувцас өмсгөж басангүй юу? Ийм өдөр ядаж хичээхгүй дээ. Гээл зэмлэлээ. Япом дотроо би юу гэж бодсноо. Хөө уучлаарай. Гээл хээвнэг хэлэхдээ дотроо тэднээс өөр зүйл хүлээх нь тэнэг хэрэг байсныг бодож өөрийг нь зовоосон хүмүүст хариуцлага хүлээлгэх цаг болсныг тунгааж байдгийн. За тэгээд Япом хаалгаар гарах гэж байх үед ажилтнууд цуглан бие биедээ баяр хүргэж инээлдээ зогсож байлаа. Маргааш нь компани ажилтан залуу лобби зогсож байгаад хүмүүс дарах хэмжээ удахгүй эхлэх гэж байгааг анхааруулан татгиж орохыг шаардлаа. Энэ үед Япом маань өнөөх дэлгүүрээс маш үнэтэй худалдаж авсан костюм өмссөн, хуучин царайтай ажлын үнэмлэхээ гараараа баг зэрэг халахлаад очсон үүдний ажилтан түүнд жаахан яараарэ удахгүй эхлэх гэж байна. Гэхээр Япом за сануусанд баярлаа гэж хэлээл өнгөрсөн чинь нөгөө залуугийн нүүр нь улайгаал бараг дурлжлаа. Япом зааланд орж ирэхдээ дотроо та нарын намайг ямар ойлгохыг хүссэн тэр хүн түүний арт талд нуугдсан тэр төрх цоо шин би гэх зүйлийг бодож байлаа. Тэгсэн Япомыг харсан бусад залуус манай хүнийг хараад шууд нүүр нь улайгаал ичээд байна. За тэгэл Япом уцаа оролдож суугаад Жихогийн хажуу талын хоосон сандал дээр ирээд суух гэсэн чинь энэ суудлын эзэнтэй гэж хэлснэ. Хөөрхөн Япомыг хараад юу ч биштэй суугаач тэ гээл хазар нь улайгаад хэллээ. Энэ үед Япом дотроо тайз одоо минийх шинэ бие шинэ өөрийгөө харуулах тайз мөн үргэлж минийх байсан зүйлээ эргүүл авах цаг боллоо. Хэмээн шийдэмгий бодлоо. Эцэст нь Япом маань өөрийгөө хөөрхөн босноо ичлэг гэж байгаа бололтой. Энэ хооронд албаны өрөөнд Хан Жөнхёг захирал тайлангийн материалыг үзэж Шихён төслийг маш сайн төсөл гэдгийг хэлээд төсөл болон танилцуулгыг Жон Хионы талаар тусгаалan анхаарч байгаа гэдгийг хэлээд Жөнхёг асуудал байгаа эсхийг туслахаасаа лавлаад өөрөө илтгэлийг нь үүсгэхээр явахар шийдлээ. За энэ үед илтгэлийн танхимд бусад компаниудын илтгэл тавьж байгаа хүмүүс нь нэг л явцгүй сандарсан олигтой төсөлчгүй гарууд байдаг ба илтгэлийг нь үзэж байгаа хүмүүс ихнээсээ уйдастай. За удалгүй Хионы илтгэл тавих ээлж ирлээ. Хион дотроо би скрипт үгүйсэггүй цээлчихсэн тул танилцуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна гээл бодостой. За тэгээд микрофоноо бариад танилцуулга эхэллээ. Ярьж эхлээд удалгүй гол танилцуулга хийхээр презентацнээ солилоо. Тэгсэн гинт өөрийнх нь бэлдээгүй дүрс гараад ирдэг ба Хион шууд шок. За тэгэл удирдлагаа дарсан ч дараагийн хуудсууд нь шаал өөр бэлдээгүй юмнууд гараад ирж байгаа. Хион бүр шокрол Жихо руу харлаа. Харин Жихо ийм үед Япом гэж нэг юмнаас тусламж гуйхтэр тулгач гэжтэй. Гээл утсаараа Япом руу залглаа. Энэ үед Япом мен дотроо дээр би 2 өөр хувилбарын файл байгаа гэж хэлсэн шүү дээ. Би байрыг нь сольсон ч чи өөрөө ядаж жаахан сэтгэл гаргаад 2 файлыг өөрийн гараар шалгачихсан бол ийм зүйл болохгүй байсан юм да гэж удаа сууж идэг. Энэ үед Жихо Япомыг утсаа яагаад авахгүй байна гээл залгаж байтал Япом хажуунаас нь утсаа харуулад чи над руу залгаад байна гээл харууллаа. Жихо хараад шууд шок. За энэ үед Хион сандарсан тайзан дээр яахан мэдгүй чичрээл дэлгэц рүү хараад худлаач хамаагүй юм зохиож ярихаас өөр аргагүй болоод байж байтал ард нь Япом тайзан дээр гарч ирснэ.
Чамд хэлээгүй гэж юу? Өөртөө ноогдоогүй зүйлд бүүш уна. Гэхээр нь Хион зочоод эргэж харснаа. Юу? Чи нөгөө хувцсны дэлгүүрт байсан эмэгтэй юу? Чи энд юу хийж яваа? Гээл шокерсон чинь жинхэнэ араас нь гарч ирээд Япумыг үлдээгээд Хионыг аваад тайзнаас уулаа. За тэгэл Япум микрофоныг гардаж аваад бүгднгээс нь хүлцэл өчөө. Хион олон хүний өмнө гараад сандарсан бололтой. Төслийн гүйцэтгэлийг хариуцаж байсан Япумби үргэлжлүүлэн танилцуулах болно. Гэд мэдгдлээ. Хион уйлал. Юу вэ? Тэр Япум гэж юу? Гээл гайхлаа. За тэгэл Япум өөртөө маш итгэлтэйгээр Шихион төслийн танилцуулгыг эхнээс нь маш чадварлаг танилцуулж эхэлвэ. Үзэгчд болон багийн ахлах Япумын илтгэлд маш таатай хандаж байдгийн. Багийн ахлагч юу болоод байгааг мэдэхгүй ч тэр үнэхээр сайн байна л гэж байна. Япум тайзан дээр төслийн зардал болон ашиг харьцуултыг тайлбарлаж ийм төрлийн ашигтай ажиллаж байгаа төслүүд маш ховор байна гэж яринга дотроо би яасан ч Хионы доор орохгүй гэж бодож байтал үзэгчдийн суудлаас өнөөх Жөнхёг захирал өршөөгөөрэй гээл гараа өргөд тэгснэ микрофон аваад төслийн маржин тайлангийн слайд руу буцаж болох уу гэж хэлээд үйл ажиллагааны зарлалын өсөлт болон бусад төслүүдэд харьцуулсан зөрүүтэй байдлын талаар нарийн асуулт асууя. Жөнхёг гэхдээ зөвшөөрөл олгосон ч зардал өссөөр байсан юм биш үү? Гэхэд Япум тайзан дээрээс тайлбар хийх гэтэл Жөнхёг энэ төсөл чинь ижил хэмжээний бусад төслүүдэд харьцуулахад Шихион төслийн үнэмлэхүйн тоо баримтаалах хандлага нь хэд хэтэрсэн эмх замбраагүй харагдаж байна. Хэдийгээр өндөр ашиг орлого энэ асуудлыг далдалсан байж боломж энэ бол хэвийн зарцуулалтын загвар биш гэдгийг үүсэхгүй гэдгээ тэрээр онцолж хэлв. Энэ үед үзэгчдийн суудал сууж байсан хүмүүс энэ хачи юм а тийм шүү гэх мэтэр хоорондоо шивэр авир хилдэд эхэллээ. Ким Жөнхёг энэ бол амжилттай төслийн тоо мөн гэж юу? Гэхдээ та өмнө нь итгэлтэйгээр санал болгож байсан шигэ энэ төслөөр үнэхээр бахархаж байна гэж юу? Тун оновчтой дүү шинжилгээ байна гэж хэллээ. Япум түүний үгийг сонсоод та яг зөв хэллээ захирлаа гэж хариулаад слайд руу хандан тайлбараа үргэлжлүүлж энэ төсөл ямар ч байсан төгс биш бөгөөд уг тайланд харуулсан бусад үйл ажиллагааны зардлын ер бусын өсөлт нь гол төлөв төслийн багийнхны 100 цэнгэлийн зардал болон хувийн хэрэгцээнд мөнгө завшсантай холбоотой болохыг хэлжтэй. Уг зардлыг багийн ахлагч Пак болон түүний багийн гишүүд гаргасан гэдгийг хэлэхэд нөгөө хэдэн сандралдаад эхэллээ. Үзэгчдийн суудалд сууж байсан Пак багийн ахлагч сандарч усаад юу? Тэр юу яриад байгаа юм бэ? Энэ бол утгагүй зүйл гээл эсэргүүцтэл Япум танилцуулга үргэлжлүүлж илтгэл тавихаас өмнө зардлын бүртгэлийг бодит бизнесийн үйл ажиллагаатай тулгаж шалгахад нийт үйл ажиллагааны зардлын 70 гаруй хувийг хувийн хэрэгцээнд зарцуулсан болохыг тогтоосноо хэлээд шөнийн цэнгэний газруудаар үрсэн мөнгөө уулзалтын байр түрээсэлсэн мэтэр тэмдэглэж гэр бүлийн амралтыг төслийн томилтоор зардал болгон нэхэмжилсэн зэрэг ноцтой баримтуудыг дэлгэж эхэллээ. Мөн түнш компаниудаас мөнгө болон бусад хэлбэрийн авилга авсан олон тооны баримтууд олдсныг хэлээд улмаар төсөлд нэрэнд байсан бүх хүний төслийн мөнгөөр яаж наригсан талаар дэлгээ ташлаа. Нөгөөдөл нь бүр нүрэ хийгч газаргүй боллоо. Тэгэл Япум Шихион сэргэн босох төсөлд 3 жилийн турш зүрх сэтгэлээ зориулснаа дуртаад энэ төсөл нь компани түүхэнд хамгийн өндөр ашиг орлого олсон гэдгийг онцлоод илтгэлээ дуусгалаа. За энэ үед бол Жихо толгоогоо бариад Хион шоконд орсон байдалтай хараал үлдлээ. Үүний дараа Япум 6 жил ажилласан компаниас гарахаар эд зүйлсээ зэгсэж байлаа. Тэрээр өөрийн залуу насны бүх хүсэл тэмүүлэл шөнө нойргүй хонож бичсэн тоо томшгүй олон тайлангууд анхны төслийн санал нь батлагдж байсан сайхан мөчүүдэд дурсаж байтал энэ бүхэн цөөн хэдэн чадваргүй хүмүүсийн балгаар үгүй болсон гомдолтой байлаа. За тэгээд манай хүн олон жилийн хөдөлмөрөөр баллуулсантай харамсаал уйлж байтал ардаас нь Хион гарч ирснээр зогсоох гэж оролдсон Жихог түлхэж холдуулаад Япумын ард нь ирээд хутгаа далайгаад шууд зүсээ тажнаа. Япум сандраал харсан чинь нүүрнээс нь цус урсч яадаг. Тэгэл манай хүн цочирдсан байдалтайгаар юу? Яг юу болсон бэ? Би өвдөхгүй байна. Яагаад юуш мэдрэхгүй байгаа юм бэ? Цус гарч байна. Гээл сандарч байтал Жөнхёг захирал гарч ирээд Хионыг гарнаас атгаж за одоо хангалттай. Хадагтай Жонхён та уураа гадаа гарч гаргана уу? Та өөрийн буруугаас олж бусдад уураа гаргах гээд байгаа юм уу? Гэсэн чинь Хион уйлал үгүй энэ овшил үүнийг ихлүүлсэн. Энэ бүхнийг тэрэл төлөвлөсөн юм чинь. Гээл дайрж гинэ. Жихо Хионыг хүчээр аваад гарлаа. За тэгэд шин захирал Жөнхёг хадагтай Ким та зүгээр өстэй. Үүгээрээ нүрэ арч гэж алчуур өгөхөд Япум баярлаа гэд алчуурыг авч нүрэ арчлаа. Энэ үед захирал таныг явхаас ч өмнө амжиж уулзсандаа баяртай байна. Хэрв танд хэдхэн минут авил надтай ярилцаж болох уу? Гэд ажлын өрөөндөө урьж таны өнөөдрийн танилцуулга үнэхээр том сэтгэл үлдээлээ. Та миний ажлын эхний өдрийг маш сонирхолтой болголоо. Таныг Шихион төслийн ард гол хөдөлгөгч хүч байсан гэж сонссон. Гэд нэрийн хуудас өглөө. Энэ үед Япум уушлаарай. Өөрийгөө хамгийн их хичээсэн хүн гэж хүмүүст ойлгуулж ийм дөөлөн шуугаан дэгдэх гэсэнгүй. Гэхэд Жөнхёг та уучлахгүй хэрэггүй дээ. Та зүгээр л хийх ёстой зүйлийг хийсэн шүү дээ. Би юутайш тэднийг бүгдийг нь явуулахар төлөвж байсан юм. Та л надаас төрүүлчлээ гэж инээмсэглэн хэлж байна. Япум гайхаад
Та бүх зүйлийг аль хэдийн мэдж байсан хэрэг үү? Гэж асуухад Жөнхёг ийм илт байхад би яаж анзаарахгүй байх юм бэ? Аль нь ч байлаа гэсэн олон хүний өмнө ийм зүйл хийх нь танд амар байгаагүй нь ойлгомжтой. Тийм болохоор зориг гаргасан чинь талархаж байна. Зөвхөн үйлдэл чинь таны зөв байсныг батлахад хангалттай байлаа гэж хариуллаа. Иппум гайхсан хэвээр байтал Жөнхёг түүнд шин санал тавьж үүнийг Шихён төслийн 2 дугаар хэсэг гэж бодоорой. Та олон жилийн турш хоримтлуулсан туршлагаа бүрэн ашиглах боломжтой болно. Энэ бол том хэмжээний хөгжүүлэлтийн төсөл юм. Танд энэ төслийг удирдах бүрэн эрхийг олгож байна. Төсөв болон баг сонголт гүйцэтгэл гэдэл та хүсснээр хийж болно. Өнөөдөр таны харуулсан чадварыг ашиглаад гэхэд Иппум уучлаарай. Гэхдээ энэ төслөө өөр хүнд өгч гэж болох уу? Би энэ компани цаашид үргэлжлүүлэн ажиллаж чадна гэж бодохгүй байна гэж татгалзаж угаа хэлэхэд Жөнхёг гайхаад хатагтай Ким сүүлийн үед ямар нэг зүйл өөрчлөгдсөн тийм үү гэж асуухад Иппум сандарч миний царай юу гэд хуучин төргнөөс санаа зовж нүрээ дарахад Жөнхёг үргэлжлүүлэн үгүй би таны царайны тухай яриаг байна. Та энэ компанид 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Тийм биз дээ. Тийм удаан ажилласны дараа үзэл бодол хандлага өөрчлөгдөх нь хэвийн зүйл. Гэсэг хэдэж та огцрох хөрөгтлөө түр азнаж байвал би баяртай байхсан. Бодлоо цэгсэлж байгаад миний саналаараа дахин нэг тунгаагаад үзээрэй. Би танд захирлын хувь тушаал өгч байгаа юм бишээ. Харин таны чадварыг үнэлж байгаа хүний хувьд хүсэлт гаргаж байна. Гэт хүндэтгэлтэйгээр санал болгов. Үүний дараа Иппум гэртээ ирээд орон дээр хөвтөж байхдаа бүх зүйлийн талаар бодож утгагүй юм. 6 жилийн хугацаанд авсан анхны шагнал. Тэр нь ажилласаа гарах өдөр таарч байдаг. Тэр тусмаа шин захирлаас шүү. Гэхдээ одоогийн би надад захирлын зөвшөөрөлж шин төсөлж хэрэггүй. Миний хүсэж байгаа зүйл бол өнгөрсөн бүхнээсээ цэвэрхэн салж шинээр эхлэх гэж дотроо бодож байдгийн. Үүний дараа Иппум гадуур явхад таарсан хүн болон гоо үсгэлэнг нь гайхаал дэлгүүр ортол худалдагч нь хүртэл манай хүнийг загвар өмсөгч юм уу гэж гайхаж хамгийн сайн бүтээгдэхүүнүүдэд санал болгож байдгийн. За тэгэл Иппумыг зүгээр кофе уугаад суухад хүртэл хажуугаар өнгөрсөн хүмүүс ирэмгүй ширтээстэй. Тэгтэл кофе уугаад сууж байтал ард нь хинэгэн төхөөд ирлээ. Тэгснээ цаасны хутаг гаргаад ирдэг. Иппум гайхал хартал нөгөөх нь Хион байх ба шууд л Иппумын нүрийг зүсчдэг. Иппумын үсэн тасраал хацран давхар зүсэгдэхэд Хион Иппум руу хараад хуурамч царайны хаараас гараад ир гээл хэлэхэд Иппум зочоод сэрлээ. Энэ бүхэн зүудэж. За тэгсэн Иппумын утас дуурахад тэр нь менежер Ли Жихо байлаа. Тэгээд үйл явдал 2 цагийн өмнөх рүү шилжихэд зоогийн газар Жихо Хион хоёр ярилцж байлаа. Хион би хутаг барьж дайрсныхаа төлөө ажилласаа халагдах нь харин ч компани хөрөнгө завчсан хэрэгээр халагдах гэж байна. Энэ бүхэн ямар новшин вэ? Тийм биз дээ. Ямар нэг зүйл хэлээч Жихо. Хэлэх үггүй болчихоо юу? Энэ мэтчлэн тэд Иппумын сулж халагдах гэж байгаагаа ярилцаж Иппумын эсрэг төлөвлөгөө зохиох уу яах уу гэд ярилцж байдаг. Энэ үед Хион энэ бүхэн санамсаргүй байдлаар болсон гэж бодож байна уу? Иппум бүх зүйлийг хамгийн сүүлийн жижиг зүйл хүртэл төлөвлөсөн байсан. Бид тоглоом болж дууслаа. Гэхэд Жихо тэгэхэр чи юу төлөвлөсөн юм? Гэхэд Хион түүнийг дуудаж уулзна гэд халаасаа ухаад эхэллээ. Тэгэд яах юм гэж Жихо асуухад надад ботчихсан зүйл байна. Гиснээ халааснасаа жижиг ууттай юм гаргаад ирлээ. Тэгснээ түүнийг дуудаж уулзаад түүний уух зүйлд хийчих. Тэгвэл тэр маш их бодлоо хийсэн бүх зүйлээс урууж ярина. Тэгэд бид түүний ачаар ажилтайгаа үлдэнэ. Гэхэд Жихо чи үнэхээр солиорч гисэн юм уу? Үүнээс болж муугар эргвэл юу болохыг бодоод үзтээ. Ухаар эн чин гэмт хэрэг гэж татгалзаад эмиг түүнээс булаагаад авлаа. Тэгсэн Хион уйлал юу н гэмт хэрэг юм? Би тэгээд яах юм? Тэр новш миний амьдралыг сүйтгэчихсэн. Би мэдж байсан юм аа. Тэр танилцуулгыг амархан өгөхөд ямар нэг зүйл буруу байсныг. Тэр ажил дээр даруухан царилж байсан ч үнэндээ миний явсан газар руу мөрдөж дэлгүүрт намайг бүрэн шившиг болгосон. Тэгээд танилцуулга дээр бүх хүний өмнө миний амьдралыг сүйтгэсэн. Тэр бүгдийг зүгээр л миний амьдралыг сүйтгэхийн тулд төлөвлөсөн. Би мэдж байна. Гээл боллоо. За тэгээд Жихо Хионыг тайвшруулад такси дуудаж өгöd гэрлүүн явууллаа. Тэгээд Жихо Хионы хэлсэн зөвч байж магадгүй гэж бодоод халаасаа ухаж нөгөө эмиг гаргаж ирдээ. Энүүд Иппумын утсан дээр Жихогоос маш олон зурвас дуудлага ирсэн байхыг Иппум хараад Жихо дээр очлоо. Иппум ирмэгц Жихо Иппум чи хүрээд ирлээ. Ирсэн чинь баярлаа. Гэхэд Иппум яагаад би энд ирсэн бэ гэвэл чи ямар нэг тэнэг зүйл хийх гэж байгаа юм шиг санагдсан болохоор. Гэхэд Жихо би чамайг урд нь хардаг байсан юм. Гэхдээ чи одоо огт өөр хүн шиг харагдаж байна. Чи урдны хасаач сайхан харагдаж байна. Урд нь ч бас чи дур булаан байсан шүү дээ. Энтэр гээл худлаа магтлаа. Тэгсэн Иппум чи жигнэс яриад байгаа юм уу? Гэхэд Жихо яагаад болохгүй гэж миний хамгийн дуртай хамтран ажиллагчид би ингэж хэлж болохгүй гэж юу? Гэхэд Иппум чи надаар тоглоод байгаа юм уу? Гэсэн Жихо би чамайг хизээж тоглоом гэж бодож байгаагүй. Харин ч би чамаас айдаг байсан. Илүү чадвартай залуу ажилтан чамайг намайг давж гарчихгүй гэж айдаг байсан. Тийм болохоор би үргэлж төгшүүртэй байсан юм. Энэ бүхэн намайг буруу хүн болгосон байх. Би үргэлж ийм хүн байгаагүй. Би их зүйл хүсэхгүй байна. Иппум өнөөдөр надтай хамт сууж миний сэтгэлийг хуваалцааж
Би аль хэдийн сүрчихсэн. Ядчил чи миний төлөө үүнийг хийж чадахгүй гэж үү? Гээл жихо уйлаад гуйж байна. Гээл нулимс туслуулаад гуйлаа. За тэгэл Иппум жихог өрөвдөл дар суугаад суухдаа өмнө нь жихог Хионтед дотн байхыг хараад Хион татаархаж өөрийгөө зүхэж уйлж байхдаа өөрөө Хионы орондоо байхыг тэр үед хүсэж байсан сандэ. Тэгэд нүдэ нээсэн чинь жихо Иппумыг лифтэн дотор ханан чагцсан бэлхүүсээр нь тэврээд үнсэж байдгаа. Энэ үед Иппум би анх удаа үүнийг хийх гэж байна. Энэ ямар байх вэ? Гээл бодлоо. Энэ үедээ Иппумын ардах лифтний толинд өнөөх амир цусаар уйлдаг эмэгтэй. Чи өмнөхөөсөө л үдсгэлэнтэй болсон болохоор үүнийг одоо хийх гэж байна гэж үү? Гээл цусаар уйлаад хараад үйжээдэг.